За ингээд сүүлийнхаа партиг хийчээд энэ бичлэгийг буюу энэ влогийг түрэг таслаад тэгээд дараагийнхаа влогоор үргэлжлүүлээд төлбөрийн талаар ярий. За тэгээд нөгөө эрүүл мэндийн даатгалын талаар ярий. За өөр юу хэрэглээ? Антивизний талаар ярий. Бүрдүүлэх бичиг баримтуудын талаар бас цовруул влог болгоо ярьчий. Тэгээ бүгдэнд нь сонсоход бас ойлгомжтой байх бах. Тэгээд нэг видеон дээр амар урчиж юм ярихгүйгээр гоё ингээ богинохон таслаад хэрэгтэй сонирхолтой мэдээлэлүүд хүргэжээ. За дөнгөж сая хичээлээ тараад тэгээ гэртээ арих гад явж байна. Тэгээс шорт бичлэг болгоод англи хэлний онооны талаар оруулжээ. Бакалавраас дээс зэргээр сурахаар бол англи хэлний оноо бүр заавал шаардж байгаа хгүй юу? Энэ бол бүр зүгээр хамгийн анхны шалгуур байгаа. Тэгэхээр яг тухайн мэрэгжлээсээ болоод оноонууд өөр байдаг. Жишээ нь надад бол 6.5 оноо шаардлагатай байсан. За тэгээ Монголд нөгөө англи хэлний IELTS бэлддэг маш олон курсууд байдаг шүү дээ. Тэр курсуудаар суугаад 6.5 оноогоо аваад шууд мастертаа орох юм бол хэлний бэлтгэлийн төлбөр төлөхгүй. Хэлний бэлтгээ сууж хугацаа алдахгүй гэсэн. Миний кейс ямар байсан бэ гэхээр би Монголд 6 оноо авсан. Тэгээ 0.5 оноо дутаад агентлагтайгаа ингээд ярилцсан чинь надад тэгж хэлжсэн аахгүй тэр үед. За ингээд 7 оноо ч юм уу 6.5 оноо авсан хүмүүс ч гэсэн очиод ингээд амар хэцүү байдгаа. Хичээлээ ойлгоход, хичээлээ хийхэд бүр үнэхээр хэцүү байдаг. Тэгэхээр бид нар хүмүүсүүдийн юу гэж санал болгодог вэ гэхээр очиод ямар ч оноотой байсан очиод хэлний бэлтгэлд нь суучхаа маш их хэрэгтэй байдгаа гэх ингээд санал болгодгоо гэдгийгсэн. Тэгэхээр би тухайн үедээ юу гэж утсан бэ гэхээр за яг 0.5 оноо юм чи би жоохон бэлтэж байгаа аваад шууд мастертаа орох боломж надад байсан. Гэхдээ би яг нөгөө нэг англи хэлийг онооны төлөө биш яг очиод би тэр хэлээр амьдран, ажиллана. Тийм болохоор миний хэл яг ингээд хундаан буюу ингээд юм суураасаа илүү ингээд амар сайжрах хэрэгтэй байсан болохоор би яг тухайн одоо юу гэдэг англи хэлнээ тэр үедээ би за окей надад англи хэлний курс нь хэрэгтэй байна. Тэрэнд нь тэгээ суучъя. Тэгээ хэлээ айгуу гоё юм яг профешнли сайжруулъя гэж бодоод би хэлний курсэд суусан. За тэгээ хэлний сургалт маань юу байсан байгаа байхгүй юу нөгөө 6 сарын хугацаатай. Тэгээ яг миний сурдаг сургуулийн өөрийнх нь хэлний курс буюу яг тухайн сургуульд орох байгаа хүмүүст зөвхөн суулгадаг. Тэгээд тухайн хэлний курс мэд oh my god бүр амар өөр байсан надаа. Үнэхээр сайн байсан. Нэгт тухайн 6 сарын хугацаанд би англи хэлээ маш сайн сайжруулж чадсан. Маш их зүйлийг сурсан. Дээрэс нь зөвхөн англи хэл заагаад дуусахгүйгээр магистрт ороод яаж сурах вэ? Assessment буюу би даалтаа яаж хийх үү? Яаж бичих үү? Бүр ингээд бүх юмыг ингээд багаас нь бүр ингээд левелээс нь эхэлж ингээд шат дараалалтай үнэхээр өндөр одоо юу гэдэг те ингээд юм хичээлийн сургалтын агуулгатайгаар заадаг нь надад бүр маш их таалагдсан. Тэгэхээр хэлний бэлтгэл сурсан байна. Миний англи хэлээ сайжруулахад үнэхээр том хөрөнгө оруулалт болсон. Би бол суусандаа үнэхээр бас happy байгаа. За тэгээд 6 сарын хугацаанд хэлний бэлтгэл суугаад тэрийгээ дуусгаад шалгалт өгөөд тэгээд тухайн оноо чинь 6.5 оноо болцсон байх юм бол магистрт нь оруулдаг. Хэрвээ хэлний бэлтгэл суугаач 6.5 оноо авч чадахгүй бол тухайн хэлний бэлтгэлдээ дахиад суудагдаг тийм юм юутай юм бэлээ, бүтцтэй юм бэлээ. Тэгэхээр би яг ингээд 6 сарын хугацаанд суугаад шалгалтаа өгөө 6.5 оноогоо аваад тэгээд ингээд тухайн үедээ магистрт орж исэн. Тэгэхээр гадаадд сурах гэж байгаа бол угаасаа л юм хоёр сонголт идэв юм бэлээ. Нэг нь Монголда оноогоо авах, англи хэлээ Монголда сайжруулах, мэдээж тэр нь төлбөр багтай, мэдээж тэр нь арай хялбар, амар тий хямд байгаа. Гэхдээ яг над чиг ийм бодолтой бас байх юм бол тий ингээд тухайн орнд нь сурыг, тухайн ингээд юу гэдэг хэлийг нь сургуульд нь сурыг ингээд багаас нь одоо тий ингээд ийм дэс дараалтаа сурыг гэдэг юм уу яг над чиг ийм бодолтой байх юм бол тухайн сургуулийнх нь хэлний бэлтгэлд нь суух үнэхээр сайн байсан, үр дүнтэй байсан. За ингээд би энэ одоо эхнийхээ Австралид яагаад сурах болсон бэ? Яаж сурсан бэ гэдэг энэ влогийнхоо эхнийхээ партийг ингээд дуусгая. Тэгээ ингээд дараагийнхаа влогоор би гоё цуврал болгоод хэрэгтэй мэдээлэл хэрэгтэй хүнд нь хүргье. Тэгээд миний влог танд байсан маш их баярлалаа. Тэгээд subscribe дараарай. Instagram дээр дагаарай. Anya Lolly гэж байгаа шүү. Bye bye.